За сайн байцгаана уу? Бүгдэнд нь шинэ өдрийн мэндийг хүргэе. Энд баяраа байна. Ганаа бид хоёр өнөөдөр 4 сарын 15-нд нээлттэйсэн Fantastic Beasts: The Secrets of Dumbledore киноны тухай full spoiler cast хийхэд бэлэн болсон байна. За тэгээд юу байна Ганаа? Юмуд чи Fantastic Beasts хаана үз? За би 4 сарын 15-нд IMAX үзсэн баа. Тэгээд онлайнаар такса захиалгыг очсон чинь бас хүмүүс айгүй их хүсчихсэн байлээ. Тэгээд би гайгүй ботог очсон чинь жоохон захиалт сууж үзсэн. Чи хаана нийцээ үзв? Би 17 лазерт үзсэн. Үзэхдээ надад чанагийн ялгаа ч юм уу нэг ажиглагдсан. Лазерт үзэхэд тийм фокус муу байх шүүсэн чанаа. Уул нөгөө хоёрын энгийн хэлцээ үзэхэд уул кинонд тод гараад идэв. Тэгэхээр лазер аюу тийм муулах шүүсэн. Eternals үзэхэд бас тийж ажиглагдчихсэн. Яхаа хаамссан. Eternals чинь visual айгүй гоётой бүтээлүүд байсан шүү дээ. Тэгэхээр Dumbledore ч гэсэн нэг тийм муу эффекттэй бол байгаагүй. Айгүй дажгүй санагдчихсан надад. CGI-ийн хувьд бол гайгүй. За товч цэгтлээ болцсон. Франчайзын 3 дугаар анги гэж явж байгаа. Wizarding World те Harry Potter өмнөх сториг өгүүлж байгаа. Манайхан бол уусаа мэдчих. За товч цэгтэл ямар хөө бай 3 дугаар анги. Дамгууд төсөөлс давсан юм бол байгаагүй. Гэтэ бол муу бол бас байгаагүй. Ерөнхийдөө нэг дажгүй те final байлаа. Миний хувьд ч гэсэн хоёроос бол хамаагүй сайн гэж бодож байна би. Тэгээ хоёр бол халиамаа. Хоёр аяйгүй муусан те. Тэнээс гоё юм байсан. Гурав миний хувьд нэг жоохон муусуул хэлээ. Тийм гурав нэг тийм аяйгүй гоё хэсгүүд ч гэсэн жоохон багтай нэг урсгалаар явал өнгөрцөн юм шиг санагдана. Аяйгүй. Хоёрдугаар ингээд муулцсан болохоор ч юм уу бас энэ тэгээ нэлийн цэвэрхэн хийх гэсэн юм шиг. Тийм киноны үед ерөөхдөө 2 цаг 22 минутын урттай юм байна. Нэг тийм амар уртуул санагдаагүй. Богинохон ч гэсэн байгаагүй. Тэгээд одоо ер нь дундаж урт болчиход байна шүү дээ. 2 цаг харантай кино гэдэг чинь 2 цагаас баг доош байх юм бол нэлээд богинохондоо орчдөг болчихсон байна. За тэгээд ерөнхийдөө гой гой кастууд угаасаа бүгдээрээ эргэж ирсэн байгаа. Eddie Redmayne, Jude Law, Ezra Miller те. Мэдээж Johnny Depp-ийн Grindelwald-ийн дүрийн оронд Mads Mikkelsen оролж ирсэн байгаа. Amber Heard-ийн гэр бүлийн шүүхийн асуудлаас болоод Warner Bros-оос халагдсан байгаа. Үгүй байсан бол яг нөгөө Grindelwald-ийн үнэн төрхөн Johnny Depp-ийн царайгаар гээд Johnny Depp-ээр ер нь тоглож явах төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Гэтэ Mads Mikkelsen яг оролж оронд нь орж ирсэн байгаа. Чамд Mads Mikkelsen Grindelwald-ийн дүрд ямар хөө санагдсан? Айгүй зогсон санагдсан юм. Одоо уг нь анхнаасаа бол Johnny Depp таалагддаг байсан. Зогтдоггүй тийм цагаан хөстэй харахын нэг тийм айгүй тийм хиймэл харагддаг байсан. Mads Mikkelsen дүүн айгүй зохиод яг нэг тийм цаанаасаа тийм оригинал гэх юм уу байгалаа байна. Айгүй тийм цэвэрхэн санагдсан. Чамд эхний ангид Colin Farrell байсан. Хоёр дээр Johnny Depp, одоо Mads Mikkelsen. Ерөнхийдөө одоо 5 анги гарна гэж яриад байгаа шүү дээ. Fantasy Beasts-ийг 5 анги болгон дээр баг өөр жүжигч явуучвал надад гоё юм шиг санагдалаа. Гэхдээ дараагийн анги дээр Mads Mikkelsen буцаж ирэх нь үгүй гэдгийг сайн хэлж мэдэхгүй л. Одоо бол ингээ 3 жүжигчин солигдсон байгаа юмсан надад айгүй таалагдаж байгаа. Тэгээд дүрийн мөн чанарыг нэг тийм алдагдуулаагүй хоорондоо ингээ дижилттэй перформанс гаргаснууд бас жүжигчдийн чадварын болов уу гэж бодож байна. Миний хувьд Johnny Depp хийж ирэхгүй байна. Ингээд анги болгоны нэрээс хэлээд байгаа юм бол хүмүүс ингээд толгойн төвчсөн. Яг би нөгөө Johnny Depp эргэж ирэх биш нөгөө өөр жүжигчин 5 анги дээр 5 өөр жүжигчин байвал яа. Угаасаа нөгөө Grindelwald ингээ дөрөв хувилгадаг гэдэг нь угаасаа тодорхой байгаа шүү дээ. Тэр тийм болохоор гэхдээ яг яач болно л та илүүжсэн дайжвал юм шиг. За Albus Dumbledore-ийн дүрээр Jude Law эргэж ирсэн байгаа. Newt Scamander, Eddie Redmayne, тэгээд Credence-ийн дүрээр Ezra Miller бас эргэж ирж байгаа тий. Ezra Miller Credence-ийн дүр. За ерөнхийдөө дүр дээрээ сүрлийг явуулж чамд Credence-ийн дүр. За эхний ангиасаа 3 дахь анги хүртэл тэгээ ялангуяа 3 дугаар анги дээр хэр санагдсан. Аялал нь ерөнхийдөө ямар хөө болж байна. 2 дугаар анги би баг марцсан болгож нэг зөвл мөглөд нэг 2 дугаар анги дээр хайж штеп. Би зөвлөө очихыг би бас марцчихжээ. Тэгэхээр энэ Credence-ийн дүр 2 дугаар анги 3 дээр нэг баг л алхтээ нөлөө байсангүй. Хоёр дээр чинь нэлийн амар цухал дүр гэл яваад байсан шүү дээ. Тэр болохоор нэг гарсан юм байхгүй. Тэгс нөхдөс нэ бүртэн цогсон. Тэгсэн л анги гарсан. Тэгээд нөгөө Grindelwald чинь Credence-ийг аюу чухал гэж харагдуулаад байсан шүү дээ тий. Obscurus нь айгүй хүчтэй. Тэнгүүтээ Dumbledore-ийн удмынх. Тэгээд Dumbledore-ыг хөнөөж чадах ганц хүн ухааны юм ярьдаг шүү дээ. Ер нь нөгөө цусны гаргаас нь болоод угаасаа Grindelwald Dumbledore хоёр хоорондоо бол тэмцэлж болохгүй. Тэгээд Credence-ээр ер нь бохор ажиллаа хэлэх төлөвлөгөөтэй байсан шүү дээ. Тэгээд Dumbledore-ийн удмын хүн гэдгийг илчлээд яг
plot twist яваад 2 дугаар анги дууссан. Тэр бол epic төгсгөл байсан. Гэхдээ тэрийг 3 дээр хангалттай ашиглаж чадсангүй. Ямар ч Ezra Miller-ийн Credence-ийн гоё scene байсангүй. Тэгээд нэг тийм аяллыг гоё өрнүүлж чадсангүй. Гоё олигтойч дуусгаж чадсангүй гэж би бодож байна. Цаашаа тэгээд одоо Dumbledore-ын талд ороод явах юм уу? Амар ойлгомжгүй. Тэгэхээр амар weak болчих. Яг хуу дүр нь амар weak дан чанартай л да. Хөрвж болчоор. Гэтэл тэгж аялал эхлүүлсэн байж одоо ингэж дуусгах гэхээр жоохон харамсалтай санагдаад байна. Дээрээс нь яагаад тэр Dumbledore руу буцаж яваад байгаа тэр шалтгааныг олигтой сайн гаргаж чадаагүй. Яа, буцаж холбоод тогтоох гэдэг бол хоёрын нөхцөлийг чинь хоёулын үзэн ядчих дууссан. Энэ Credence-ийн дөрөв нэлээд дутуу хайцсан юм шиг. За яг нэгдүгээр найдаар айгүй нэг тийм mentally weak гэдэг нь айгүй харуулсан шүү дээ тийм. Тийм магадгүй халамж үзүүлэх чаа өөрт нь итгэлтэй гэж ганцхан хүний тал шууд орчиж болохоор нэг тийм weak. Тэгэхэд нөгөө жинхэнэ үндэс хусаагаа мэдхийн тулд ч юм уу те Dumbledore дээр очих гэж байсан байж болно л доо. Гэхдээ тэр нэгэд суурь нь сайн тавигдаагүй юм шиг те нэг тийм гоё гаргаж ирч чадаагүй. Тийм болохоор яг тэгэхгүй яг нэг тийм жоохон тэрийн explore хийсэн scene байж байгаа. Тэгээд Dumbledore дээр очисон бол хамаагүй clear цэвэрхэн байх байсан. Ярьсан ганцаар нэг өгөөнд нэг юм өөрөвдөг ярьдаг юм. Тийм. За артаас нь Dumbledore-ийн удмын дахиад нэг хүн байгаа. Aberforth гэдэг дүрээр Richard Coyle гэдэг жүжигч юм байна. Sabrina дээр тоглодог шүү дээ, тийм. Энийг хайх гоё юмсан. Харин надад ч айгүй гоё байсан. Айгүй гоё хоолойтой гоё жүжигч юм байдаг шүү дээ, тийм. Sabrina дээр ч гэсэн айгүй charismatic гоё дүр байдаг. Тэгээд санийх дээр ч гэсэн ер нь ийш хэдтний тэнгууд ингэ жоохон dark teamтэй өнгөтэй юм айгүй гоё зохих юм а тийм жүжигч юм. Тэгээд Dumbledore-ийн дүүгийн дүрээр харсан. Ер нь Dumbledore удмын хүний дүрээр харсан. Ямар таалагдав ямар хөө байв? Мэдгүй би бол дүүгээ яаж гаргасныг бол сайн мэдэхгүй байна. Яг л залуугаар хайж байгаагүй шүү дээ. Aberforth-г үү? Тийм. Тэгэхээр яг ямар шүү Aberforth-г ч гэсэн яг ямар шүү гэдэг би сайн мэдэхгүй байна. Ямар ч тач давгуулах шиг үсэн. Нилийн тийм чимээгүй. Тэр нүг банти штэ. Тэ нэг тийм зоогмог үүсэх юм бол гэсэн ч үгүй юм шиг. Аха. Тэгээд завгасаа spoiler cast гэдэг юусан сонсож байгаа хүмүүс бол мэдсэн ч байгаа бах тий. Тэгээд ихний Credence-ийн А борт харж байгаа штэ Aberforth чинь. За. Хүүхдтэй нь доо 18 гэхийн өвөө баг нэг дүүц. Хартай тэгэхээр Dumbledore ч баг заагыг төгсөж байгаа. Магадгүй. Ядсаа нэг шизнүүдийн нас чинь илүү өөр тийм. Тийм харин тэгээд Dumbledore чинь 60 мараас хамаагүй хөгшин баха. Harry Potter дээр л 100 үедтэй гэж магадгүй гэж яригадад байдаг тийм 120 30-тэй. Тийм. Тэр чинь Harry Potter-с нэг 30 40 жилийн өмнө хөлөө. Тийм. Тэр хавцаа ихэр 1930-аад он. Тэгэхээр насны хувьд нэг тийм Dumbledore итгэхий залуугаа байгаа юм шиг. Харагдах байдал нь Jude Law арай л залуухан байгаад байгаа тий. Тэрний хувьд бол тийм шүү. Харин жоохон өсийн цайр. Харин тэгдэг юм уу? Жоохон нэг намп суул биш ээ. Нас дарсан юм шиг харагдуулж эхэлт юм уу? Тэгээ Grindelwald-ын дүрээр Mads Mikkelsen бас Jude Law-ийн хажууд хамаагүй настай хүн өрөд ирлээ шүү дээ тий бас. Тэгэхээр Jude Law бас энэ яг дээр арай жоохон хөгшүүлж гаргасан бол илүү бас дээр байх байсан байж магадгүй юм байна тий. За цаашаа нэг юм мэдээлэл гарсан байсан л да. Нөгөө Хятад Grindelwald тий юу Fantastic Beasts Secrets of Dumbledore кино гарахад 6 гей инфлюеншл лайныг хасч оруулсан гэсэн мэдээлэл байсан. Тэгэхэд угаасаа Dumbledore Grindelwald хоёрын хооронд бол тийм relationship-ийн харилцаатай байсныг бол мэдж байгаа gay relationship байсан. Тэгээд энэ бол киноны бас томоохон юмнууд нэг штэ. Тэгэхэд тэрийг ингээд хасаад оруулсан байх тал. Тэгээд энэ тал дээр юу гэж бодож байна ингээд LGBTQ community те кинон дээр орж ирэх. Тэгээд энийг зарим улсуудад ингээд хасч хоригдж байгаа тал дээр чи юу гэж бодож байна? Бол Warner Bros нэлийн энэ юу Disney-г бол гайгүйсэн. Disney Warner Bros бас нэг пост оруулаад ирсэн юм аа. LGBT хүмүүсийг ямар ч тохиолдолд дэлхийн хаанч байсан тийм юм. Тийм пост оруулаад одоо өөрсдөө ингээд хасалт хийгээд бид тэр Disney 11 сар тэтгэнэлтэй яалаа. Улсууд тэр нөгөө нэг нээлттэй гей оруулж ирсэн шүү дээ дүр. Постосын тэр янз бүрийн хэсгүүдийг хасах хүсэл тавиад Disney хасуулахгүй гэсэн нөгөө улсууд нь тэрнээсээ гаргахаа хэлсэн. Тэгэхэд Warner Bros бол хязцаад гаргахын тулд хасчихсан аахгүй. Тэгэхээр жоохон эндээ бол би жоохон тэнэглэл гэж бодож байна мөнгөний төлөө.
Warner Bros жоохон яг хөө мэдээж нэг бизнес гэдгийг ойлгож байгаа тийм. Гэтэ бас урлагийн юм гэж бас санаа байх ёстой шүү дээ. Тэгээд энэ тал дээр бас жоохон анхааралгүй ажиллаад байгаа юм болов уу. Тэгээд DC ялангуяа ямар шийт авч явж байгааг нь угаасаа мэдчихэж шүү дээ хүн болгон. Тэгээд Transformers чинь Warner Bros Paramount зүйл өөр юм. За ерөөхдөө тиймэрхүү байгаа. Одоо тэгээд LGBTQ community ингээд төлөөлөл байна гэдэг чинь айгүй гоё юм. Тэгээд тэрнийг ингээд гаргаж ирэхдээ харин ингээд би л ингээд LGBT community ингээд кинон дээр гаргаж ирлээ ингээд зарлаа нүдэнд ингээд тулгаал өртүүлээд байхдаа ингээд гол нь биш. Зөвхөн ингээд энгийн дунд нь л ингээд character байгаа. Тэр нь л ингээд үйл явдалтай нөлөөтэй оролцоотой явж байгаа л чухал болохоос биш те. Тэгвэл ингээд queer туг мууг мандуулах чи ерөөсөө нэг тийм утгатай юм биш шүү дээ те. Лок дээр жишээ нь яг ямар гоёор харуулаад дараад ирлээ те. Тэр шиг ингээд зүгээр энэ дээр бол аюу тийм цэвэрхэн энгийн л гараад ирсэн тийм. Одоо ингээд Dumbledore gay relationshipтэй байгаад ингээд ямар ч тийм асуудалтай биш харагдаж байгаа байхгүй эргэн тойрны ингээд кинонд дор бол. Тэгэхэд ингээд гадны ингээд улс төрийн явуулах ч юм уу тийм магадгүй тиймэрхүү юмнуудаас ингээд болоод тэд нар ингээд хятадын үзэгчдэд ингээд хасагдаж үрж чаад бас жоохон харамсалтай байна. Дээрс нь студ юу ч бодсон. Нэгтээ одоо дөрөвдүгээр ангиасаа юу н цаашдаа энэ л бол Dumbledore-ийн хэсгүүд нэлээ их гарах байхад тэгэхээр баг дөрөвс хаашаа нэг хятадд нэг гарахгүй л. Хятад тэгээ жоохон хэцүү юм а тий. Шанчигээс хойш MCU-гийн нэг ч кино гараагүй шүү дээ. Spider-Man гарлаа. Гайгүй ш. Хэцүү л юм л та ялангуяа үзэгчтэй. Doctor Strange л байхгүй. Тэр нэг Doctor Strange-тэй Америк чавьцгээд дүү шүү дээ. Тэг чи найз хүнтэй гэж ах юм гэсэн. Тийм байна ялц би хэсэд гарахгүй л. Гэтэ одоо эсрэгээр одоо MCU-д ингээд тийм дөрүүд олноороо за яг олноороо ч байхгүй зүгээр ингээд гарч ирж байгаа тий. Эхний Infinity Saga дээр бол ер нь байгаагүй шүү дээ. Бага. Энэ тийм дээр л ганц нөгөө Russo Brothers-ийн нэг биш Russo гэнэ. Найруулагчдын нэгээс орж ирж байсан шүү дээ тий. Тэгээд хин нэлээ би нөгөө юуг нь мартчихлаа. За гол нь DC эмгэлтэй Marvel-ыг бодвол нэлийн агцтай явдаг байсан. Зин яг одоо Birds of Prey-ийг зин Harley Quinn Poison Ivy хоёрыг ажиллаж байгаа нэг ганц зураг юу хоёлаа юу яриад байгаа. Яг баг зүгээр ингээд нөгөө сэдвээсээ угаасаа гаргаж ирж байгаа юм чинь. За буцаад тэгвэл Fantastic Beasts руу орох юм бол ер нь 5 ангитай гэж төлөвлөж байгаа гэсэн тэ санаасаа. Тэгээд J.K. Rowling бол өөрөө screenplay дээр нь оролцсон явж байгаа. Номнууд нь бас гараа явж штэ тэ Fantastic Beasts. Ном гартгүй л Fantastic Beasts-ийн зүгээр нөгөө кино зохиолол ном болгоо. Кино зохиолол ном болгож байгаа тэ. Окей. Сууд дижигт нь кино зохиол хэлбэр. J.K. Rowling өөрөө screenplay дээр ажиллаж байгаа дээр юу гэж бодож байна. Одоо ингээд хоёр дээр бол бүтэн ажилласантай ганцаараа энэ нэг дээр бол хүнтэй хамтарч байсан байлаа. Тэгээд David Yates найруулагч буцаж ирсэн байлаа те Harry Potter-ын. За миний хувьд бол David Yates-ийг ер нь анх Fantastic Beasts-ийн нэгээс нь л гаргаад хайчихсан юм гэсэн. Шинэ найруулагч. Тэгвэл David Yates-ийн хийсэн кинонд нь харахад баг хинхэн л Harry Potter-ын кино юм гэсэн. Өө нэг дундаа нэг ганц Tarzan найруулсан байсан. Энэ болохоор юу нь одоо энэ 4-5 дээрээс гаргаад хайчихсан. Кино төгсөл анзаарч нөө based on screenplay by J.K. Rowling гэдэг. Тэгэхээр энэ яг ч нэг тийм оригинал зохиол биш. J.K. Rowling дэлгэцийн зохиолоо биччихээд Steve Kloves кино зохиол болгож хийсэн болов. Надад жоохон таалагдахгүй. Тэгээ ер нь Harry Potter ч бас ингээд номоо гарчаад тэрнээс нь ингээд adapted screenplay гэж явдаг шүү дээ. Тэрэн шигээ би болохоор нөгөө Fantastic Beasts бас нэг novel хэлбэрээр гаргаад тэрнээс screenplay рүү хөрвүүлсэн болов уу гэж бодож ирсэн юм би. Тэгэхээр буруу байсан юм шиг байна тийм ээ. J.K. Rowling-ийн ер нь их тийм story-г нь авчгаад тэр дэлгэцийн зохиолын оолоод баймаар байна. Харин тэр тал дээр жоохон туршлахгүй тэгээд жоохон муу юм шиг байна тийм ялангуяа. Ялцгүй номын зохиолчлогоо хий тийм номсог нуусаа. За тэгээд үйл явдлынх нь хувьд дуртах юм бол 2 дугаар ангийн төгсгөлд Grindelwald ерөөдөө зорилгоо тодорхой болгоод за тэрүүхэн дэндээ айрон бүрдүүлээд ерөөдөө тэмцэнэ гэдэг илэрхийлээд явдаг шүү дээ тийм. Тэгээд Queen-и юугаа Jacob-тэй ер нь хэд гэрэлхийн талт тийм нэг тиймэрхүү шидтний ёс зүйн буруу гэдгийг яагаад Grindelwald-тай цуг авчдаг байгаа. Тэгээд зөв Harry-ийн дөрвч юм блэ? Өөрийгөө золиослолтой шүү дээ, тэ? Хүүхэд үлддэг шүү дээ. 2 дугаар ангийн төгсгөлд Lethal Strange. Тийм лөө.
Тэгээд за энэ бол шидний юу сайд томилох сонгуул өрсөлдөж байгаагаар гарч байгаа. 3 дугаар анги дээр. Тэгээд 2 өрсөлдөгч байжгаад тэгсэн чинь Гринделвалд нэмэгдэж оршоод 3 дахь өрсөлдөгч болоод тэгээд Чили гэлөө. Чили. Тэ амтных нэр нөгөө Чили. Хин Ньютийн очиж яах гэсэн чинь Credence одоо ихтэй ийм сонгол Монгол нэг тийм улс төр шиг юм аваад ирсэн хаалгатай. Нэг тийм фэнтези нэг тийм адал явдал кинош гэлээсэн бол. Тэгээ нэг хин ч хэлээд тэгээ нэг төвшигчдийн нэг сансаа бүр толгой өгчөж байгаа байхгүй. Юу ч болоод байгаа. Жоох ойлгомжгүй яг нэг тийм clear блог юмнууд амар зөндөө байсан. Күнийг дүүтэй Күнийг нэг тийм дайшны дүү болгож гаргаагүй буцаагаад аваад ирсэн аяг гоё таалагдсан. Хоёрдугаар бүлгээ тэгэл явцсан юм би амар гоё хэлжсэн шүү дээ. Бол анх нэгдүгээр ингээ ямар гоё дүү хэлээ. Тэгээс нэг грин л бол чи өөрснөө орчихлаа. Одоо хай бодож чинь шидтэн хүн гэлж болдсон шүү дээ. Одоо нэмцээ олгоо болохгүй гэхээр ямар ч тач Queen Jacob хоёр тэмцээ байгаа л өөртөө зорилгыг биелүүлж чадах юм шиг үү. Тэгэхээр бас яг угаасаа нөгөө бохирцсон мус ингээд ярьдэн штэ тий. Тиймэрхүү үслүүд нь бол байгаа. Гэхдээ Магэлтэй гэрэлж болдог болсон байгаа байхгүй. Энэ үед бол бүр ортос болохгүй гэд иргэн тойрныхан бүр хинт зөвшөөрөхгүй байгаа штэ. Тэгээд happy for them Queen Jacob хоёрын юу хурмаар кино дуусчаа тий. Тэр яг бас хөөрхөн юм байсан. Тэгээд ерөөхдөө сонгол Монгол болоод угаасаа нэг чил ингээ те амтан болоод тэр зүгэн л харуулт юм шиг байна те ирээдүг Гринделвалд чинь амжаад садлыг би сайн ойлгов. Алдсан чинь цуснд нь ирээдүг шиг харагдадсан те. Тийм. Гэхдээ цусны ихтэй өө Гринделвалдын өөрхөн чадвар юм гэж бодоод байгаа юм. Үгүй заавал тэр цус байх ямар шаардлага байсан бэ? Гол нь алж иж дотор нь өөр хүний сүнс юм нэг тийм шиг. Өдөртөх тийм зорилготой юм. Нөгөө тийм цус мосонд нь хоол нэг зүгээр алчаад буцаж амьлуул. Бас магадгүй л тийм уусаа буцаж амьлуулангуудаа өөртөө сүгдүүлдэг тийм юутай байсан штэ. Ялч хүн тийм саарл амгүй харагдадсан л та тий. Тэгээд азар Ньют 2 ихэр жилийн төрснээ нэгийг цугандаа авч авсан байж таарсан. Тэгээд үйл явдлаас нь жоохон ярих ихлээр нэг тийм гоё үйл явдал дуртад харсан зүг юм тий. Тэгээд эмгтэй нэг зөвчэн Сантос гэсэн тийм. Тийм Сантос. Жилийн чинь Сантосын Ерөөс өгдсөн шүү дээ. Тэр нэг тийм логикийн алдаатай юм шиг байж болно л тоо. Заавал нэг тийм сонгох гэхэд амтэн чи тийм ухаантай биш шүү дээ. Гүүгээ цогтой ажиллаж олно эсвэл тийм очиад нэг сонгох гэж хэлээг байхад очиад ингэ нэг зүг. Яг тийм Сантос тийм цайлхан цагаан тийм үн цэнтэй хүн бишээсэн бол яах юм. Гоо нэг төвшигчт нь гоолаа тийм хүн бишээсэн бол сонгол цааш юм болтоо. Тэр бас жоохон сонирхолтой тий. Дамблдорын урдчод яг сүгдчихэж байгаа шүү дээ тий. Дамблдор яг нэг MCU-гээр бол Wordy гэдэг тий. Тэгсэн чинь надаас илүү нэгэн надтай энэ тэнцвүүц нэгэн гарч ирнэ гэдэгтэй байна гэд Дамблдор хэлж яхад чил нь очоод ойлгосон юм шиг байж байгаа шүү дээ. Тэр бас жоохон сонирхолтой. Заавал нөгөө шидтэй малгай шиг заавал тэнхимд хувирлж байгаа юм шиг заавал ингэ сонголт хийгээд байгаа байхгүй тий. Тэр бас жоохон сонирхолтой нэг тийм үнцэнтэй юм шиг тийм цайлгаа. За гээл Гүн л ярьсан шүү дээ. Энэ маглуудыг боолжлох санааг чи ихэлж гаргаад тэгээд тэгэхээр тийм муу юм бодсон л байгаа байхгүй наад. Тий бодож исэн. Гүн л бол юу боолжлох санаа гэхээс илүү дэлхийг эзэлж болно гэдгийг хэлсэн юм шүү дээ. Дэлхийг ингээд өөрчилж болно гэдэг. Би бол тэгж ойлгосон шүү. Тэрнээс шиг нэг тийм маглуудыг нухчин дарах ч юм уу тий боолжлох тийм утга санаа байгаагүй хаа. Надаа ингээд хай бодоо үзэж уншаад Дамблдор жоохон нэг тийм хувиар хийсэн юм шиг санагддаг байсан. За нэг тийм ягаад чи мэдрэмж нь. Эл одны хэл сүгдсэн юм бэ боо мэдгүй ямар ч хүн өмнө сүгдөөд байгаа ойлгохооч байсан. Ямар ч гэсэн тэр сүгддэг хэсгийг зөв шал хэлүүлсэн. Нөгөө Сантос өмнө л ингэ сүгдсэн. Гэхдээ яг нөгөө угсаал Wizard юм бол ертөнцид Дамблдорыг хамгийн үнцэнтэй хамгийн л сайн сайхан хүнээр гаргадаг штеп. Тэгж байгаа үед бол яг хуу чил нь очиж сүгдөхөл make sense л те. Яг хуу Jude-лоо хэр гоё гаргаж байгааг мэдгүй ч гэсэн Дамблдорын дүр ингээд human being ингээд оршихуй ингээд тулцсан юм шиг харагдуулахыг хичээдэг штеп. Угаасаа хамгийн сайн сайхан хамгийн итгэл таах үсч юм уу те trustworthy юм.
Надад яг хөө тэгж санагддаг л та ном дээрс нэг тийм муухай юм шиг бас санагддаг. Хүмүүс тэгээд нөгөө гей гэдэг юу н identity нь гарч ирсэн чинь айгу муугаар ярьжсэн үсэндээ байсан л та нэг 2 3 жилийн өмнө. Тэгээ нөгөө Grindelwald Crimes of Grindelwald үе гарч марч явах үеэр тэр бол амар сонир санагдчихсан. Тэрнээс нэг алхтай хэсэг өнгөснийг гар гаргах хэрэгтэй. Grindelwald тэр үү? Тийм шүү дээ. Яг нөгөө хүслийн толинд хардаг тий. Тийм тэгж л хардаг. За тэгээд угсаа нэг тийм Grindelwald Dumbledore хоёрын нэг тийм амар гей influential scene минь хараагүй шүү дээ. Өмнөх backstory. Яг нэг киноны эхлэл нэг тийм бибидээ хайртай мэвтэй нэг тиймэрхүү юмнууд л гарсныг бодвол өөр нэг байна. Айгуу л байсан шүү дээ. Одоо бол яг тэрэн дээр cringe-тэй хүмүүс байгаа л та тий. Нэг homophobic хүмүүс байгаа шүү дээ. Тэд нар бол cringe-ж өгч байгаа байж магадгүй л юм тий. Тэрийг бол өөн хүлээж авах хэрэгтэй л дээ. Цуг танхимд үзсэн хүмүүсээ нэг тийм уулгал гаалаа нэг тийм дуугд байгаа юм зэглэгдэгтэйг агуулсан. Угсаа тэр чинь одоо ингэж зүгээр л хүлээн зөвшөөрөх юм жаашаа. Зүгээр л энгийн юм гэдэгтэй санд нийлдэг болсон дөө манайхаа угсаа. За Tina Goldstein-ийн дүр 3 дугаар анги дээр гарсангүй. Яг хальт гарч байгаа тийм cameo хэлбэр юмсан байсан гэж тийм. Жүжигчин нь тийм жүжигчин жимсэн байсан гэсэн. Ийм болох одоо яалч. Гэтэ тэгээд үйл явдалтай угсаал байхгүй л байсан юм бах та. Сэмчилж бичсэн. Тэгээд Тинагийн дүр хэрвээ байсан бол илүү сонирхолтой болох юм. Тийм. Харис одоо дөрөвдөө ингэж ирэх л илүү тийм. Ньюттэй айгүй гоё харилцаатай байдаг шүү дээ. Тина айгүй тэр хөөхөн Ньют тэр хоёрын зохиолын бас нэг тийм эмэгтэй хүний өнцгөөс нэг тийм аваа явчихсан тийм. Гурав дээр бол байхгүй байгаа нь бас жоохон disappoint байлаа. Юус нь ялчгүй Ньюттэй л харилцаа холбоотой болох нэг тийм нэг хоёр дээр чинь Ньют чинь Тинагаас болоод бас өөнийх нь нэлийн шинж санаа гарч идэж тийм шүлэг мүлэг тийм санаж байгаа. Тэгээ гурав дээр Тина байхгүйсэн болохоор Ньют яг тийм их л байсан чигээр л яг байсан байгаа л явчлаа. Өөрчлөгч юм байхгүй. Одоо ингээд франчайз кинонуудын хамгийн гоё юм нь юу гэхээр дөрвийн хөгжүүлэлтийг киноноос кинонд ингээд шат ахиулан тавиал байдаг тийм. Ингээд эхний анги дээр ямар байсан дүр сүүлийн анги дээр ямар байсан амар чухал болдог штэ. Франчайзын дээр. Тэгэхэд одоо ингээд Ньютийн хувьд нэг тийм 3 дахь анги дээр бол нэг тийм дээшээ алхам хийсэн юм бол нэг тийм сүртэй байсангүй. Ньютийн ах нь хэмлээ. Theseus. Theseus-ийн дүр мөрч гэсэн нэг тийм дүрийн хөгжүүлэлт нэх байхгүй юм шиг санагдаж хүн гэхдээ. Гэтэ Theseus-ийн дүр 2 дахь анги бодвол давгүй гарчлаа шүү дээ. Гарсан нь бол тийм. Тэгвэл нэг тийм дүрийн хөгжүүлэлт нэх байхгүй юм шиг санагдаад байдаг надаа. Ингээд сүүлс хүн хүчсэн шүү дээ. Тэгэхэд яалгаа авахгүй зүрийг л ханаагалж байгаа шүү дээ. Тэгэхээр Юсеф Камер хажууд нь ингээд дүүгээ бодож шаналаад яваад байгаа. Тэр нь тэгээд Лидал Стрэнжийн дүү энэ ертөнцтэй байдаг байсан шүү гэдгийг сануулад байгаа нэг үдлээ. Тийм. Тэгэхэд бол Theseus тэрэн дээр ерөөсөө шаналсан юм санагдахгүй. Тийм. One line ч байхгүй тий тэрийг дурдсан юм байхгүй. Нүднээс нь гонглсон ч юм уу. Тийм дурдж мурдж болохоор хэсгүүд байгаа шүү дээ тий. Тэрэн дээр ингээд Theseus-ийн гоё emotional scene байдаг ч юм уу тий. Ядаж Jacob Queen-ийн хоёрын хоймон дээр нэг тийм ганцаа гониглаа сууждаг ч юм уу. Бас тийм тий. Тэгэл оруулцад хөрхөн чимэг өстэй тэр чинь. Тэгэхэд бол тэр бүр хайцсан шүү дээ. Jacob-ийн дүр чам таалагддаг. Киноны комедиг авч явдаг шүү дээ. Хөрхөн л байдаг шүү дээ. Гэтэ тийм дүрс таньдаг. Болон тийм нийтээ гайгууд ажгүй ухаантай. Тийм банк даун хөгжилтөл нэг тийм өөр амьдралыг босгох яваад идэж тийм. Тэгээ хоёр дээр нэг тийм бас ажгүй гурав дээр олон тэнэг болсон юм санагдах. За ямар амар утгагүй юм дээр нэрэл нэг тийм эйгүү маань их юм шиг маанагдаж байгаа. Илүү тэнэг болсон юм санагдав. Jacob гэхдээ 3 дахь анги дээр илүү нэг тийм цайлган цагаан тийм хэрэгүү сэтгэлтэй гэдэг нь full of heart гэж ярьсан шүү дээ тийм. Нэг итгэхийг хүчилсэн юм санагдав. Тэрийг бас жоохон угсаал нэг хүмүүс тийм хэрэгүү цагаан гэдгийг нь бол харж байгаа шүү дээ. Тэрийг бол заавал ингэж тулгаж хэлээд шаардлага санагдав. Хикс жилөө нэг тийм Америкийн нэг шийдтэй юмхтэйсэн да. Хар ярьсан. За тэнтэй анх уулздаг хэсэг биш үү? Тэр бүр арай байсан тий. Ямар ч шаардлагагүй тийм 3 хүнтэй тэгэж харилцах нь.
Гэхдээ яг хөө тэрийг нөгөө гол нь тэр Jacob маяг юм байсан болов. Jacob-ыг шалгаж байгаа те нэг иймэрхүү нөхцөлд хөндлөнгөөс ингээд гарч ирэхгүй байсан бол ахиах байсан болов. Гарч ирсэн чи ээгүүч Jacob-ыг аваад явах байсан. Гэхдээ яг тэр нь илүү баг нөө хэрэггүй сэтгэлтэй тий хүндлэх ирмэлцэлтэй гэдгийг develop хийсэн гэсэн байсан баха. Яг зүгээр энгийн амьдрал дээр гэх юм бол сонирхолтой. Кино зохиол гэж байгаа болохоор бас арай гайгүй гэж бодож байна. Гол нь Jacob өөрийнхөө найз туслая гэд ихч болох байсан. Зүгээр надад тэр шиг аяа тийм байсан. Юуны Jacob хоёрын харилцаа ч амдын болсон. Магл no match үеч хоёрын харилцаа ба шүү дээ. Тэгээд тэрэн дээр нэмээд энэ хоёрын харилцаа ер нь 1-3 дугаар ангийн хооронд юм хуу өрнөсөн гэж бодож байна. Хоёр дээр нэг жоохон хоёрын төгсгөлдөө нэг жоохон тэнэгтэй Queen-ийг итгэхэд хуйлшаад хайр гэдгийг мартсан болов. Говьдээ гайг байгаас гэсэн чинь говьдээ хаа очих гайгүй байна. Queen-ийг тэгэл өөр хайртай. Jacob ч гэсэн хайртай. Тэгээ буцаа нийлсэнд айгүй баяртай. Хайр болсон гоё шүү дээ. Ялч хөөхөн тий. Тийм. Queen тэгээд бодлон уншдаг. Jacob татагдсан юм ялч бодлыг мэддэг болохоор тэрэнд нь илүү хэрэггүй цагаан сэтгэл гэж яриад байгаа шүү дээ тий. Тэрэнд нь илүү татагдсан make sense гэж бодож байна миний хувьд бол. Би л Queen-ийг нь хүртэл айгүй дуртай. За Greenland-ын цуцлуудын нэг Winda Rosier гэдэг дүр байгаа. Тэнд нь. Энэ 2-3 дугаар анги дээр ерөнхийдөө нэлээд бас дэжгүй яваад байгаа шүү дээ. 2 дугаар анги нэг Францаа гэж байдаг. Их сүртэй их лайнгүй. Гэтэ visual-аар хавуулаа яваад байдаг шүү дээ. Зөвүүн төрхтэй жүжигч чинь нэг миний талаар яа гэхээр яах юм цоолдохгүй. Дүү гэж харагддаг ш надад. Тийм зүгээр л нөгөө дагагчдынх нь нэг байгаал идэг. Тийм дээшлээ. Гэтэ яг нэг жоохон зөвүүн харагдаад байт юм аа. Амьд хүн шиг лав санагдав. Яг ini. Хоёрдугаар анги дээр нэг ini гардаг ш. Нагины ч бол Dumbledore тэр үедээ дуустдаг үстэй. Харин тийм. Үгүй. Гуравдугаар анги дээр гараачгүй дурдаачгүй. Тийм. Нэг ini хайцсан бэ. Нэр тийм дүр байсан ш. Тийг нэг хайцааг байгаа даа. Нэг ini ч бүр амар big deal шүү дээ. Тийм шүү дээ. Тийм. Harry Potter-ын фильмүүд бүр гэсэн тэгэл оолно. Тийм. Угаасаа могоо болцсны бол бид нар бүгдээрээ мэдчихэж байгаа. Тэгээд ямар хадал явдал тууж могоо болсныг бас мэдмээр шүү дээ, тий. Тийш цаах уугийн одом гэсэн. Үгүй биш нөө могоо болно яг Harry Potter дээр. Тийм. Нөгөө ертөнцийн ямар үүрэгтэй байсан, тий. Тэгсэн чинь хоёр дээр гараад тэгэл Credence-тэй жоохон хамт байж байгаа. Тэгэл өнгөрчих юм. 4-5 дээр гарах үл үү. Найдаа да тий. 3 дээр одоо бүр гол угаасаа болохгүй шүү дээ. Бүр хайчлаа шүү дээ. Яаж юм бол нэр гинт саналш нэг. Ядаж нэг Hogwarts нэг тийм Dumbledore-тэй нэг хажууд наалаа жижиг чинь. Тийм ятаж нэг юу бас гарсан тий. Minerva McGonagall-ийн дөр хийхэд гарсан тий. Хальт гараад тэр хөөрхөн байсан. 2 дугаар ангийнхаа жижигч нь өөрөөсөө тохиолсон гоё юм. Тийм. Тэр өстэй гоё. Тэгээд нэг Bounty-гийн дүүтлээ хооч жижигч нь тохиолсон. Тийм шин дүү шин жижигчтэй хайгаагүй нь бол баяртай л. Нэг дүрт чинь ямар жүжигч Claudia юм уу? Тийм шүү дээ. Age of Ultron дээр бас тоглолт шүү дээ. Тэгээ байхгүй. MCU дахиж гараагүй. Гарч болохоор дүр шүү дээ тий. Био хэмжтэй мэрэгчлээ юу гэх амьд шүү дээ. Бүтэн юу босох би босгох хэмжээний мэдлэгтэй эмхтэй байж ш тэгээд MCU дээр дахиж гардгуу. Тэгээд нэг дүрээр Wizard-ийн World гэсний 3 дугаар анги дээр нь гарахгүй. Энэ жүжигч ч одоо яагаад жүжигчэнд нь яг утгаачлаа. Зүгээр харин гэхдээ амар харамсалтай бас тий амар гоё франчайзууд руу орж ирснэ тэгээд дахиж гарахгүй. Batman дээр нэг орж ирж буцаа авчихсан яг аа. Тийм муухай тий өөр. Тэгээд дараагийнхаа кинонуудаас гарч ирээсэ. Тэгээд дахиад 2 ангид яваад дуусна 5 ангитай франчайз гэхэд бол эхний 3 анги бол ингээд харах хандлага л тий. Цаашаагаас нэг тийм гоё явж дуусахгүй. Harry Potter шиг франчайзын кино хийх юм байна. Франчайз чинь ингээд 5 кинотой байлж 5 кино чинь тэг франчайзыг тийчгтэн бүгдүүл штэ. Нэг бүхэл цогцолно. Тэгэхээр энэ чинь бол гол айгуу салангад өөрөө. Жишээ нь одоо ч гойгоо гэхэд нэг тийм юу болох гээд байгаа нэг тийм нөхцөл байдал нь бас нэг хүндэмээр юм. 4-5 дээр нийлээ амар юм болоо шиг үдэг нь ил тод болно. Чинтэй баймаар энэ асуудлууд нь. Одоо сэтгэхийн нэг тийм заагалтай байна. Бас тийм шүү. Harry Potter ч сүүл рүүгээ бас хэцүү болдгоо штэ бүр нэг үүсгэж. Яг ихсэн зэг дээр л байгаа.
Аа яг ялтч. Гэрийн талбал дээр ганцаараа нэг тийм жоохон сүлтэй байсан нэгдүгээр ангийн төгсгөлтэй. Одоо 3-ын төгсгөлтэй ч гэсэн яг тэр хэмнэл байгаа. Яг тийм гэрийн талбалтын нэг тийм аюултай харж иддэг гэдгийг нэг мэдрүүлмээр байна. Илүү тийм уулна. Сайн 3-ын төгсгөлтэй тийм шин чийлэн гарч ирэх гэмээ гэсэн. Бараг хүч чадлын те өгөөд дууссан бол илүү хэцүү хүнд нөхцөл байдал зүйлтэй байсан. Би бас яг тэгж бодож байсан. Тэгээд дуусан дээр нөгөө чийлэн шатаацсан байсан бол. Яг тэр нөгөө нэг туслах юмтай нэг түнээс тааштай шүү дээ. А тэгтэн шатаад тэр нь өгсөн байсан бол болох байсан. Тэгэхээр гонигтэйс тэр сүнхэн нутгийн зөндөө амтан байгаа. Тийм шүү дээ. Нийлфлэр байгаа тийм зөндөө амтан байгаа. Тийм тэрүүл ертөнц байгаа шүү дээ. Тийм тэр сүнхэн шатаацсан бол бүр амар илүү тийм киноны тэр хэсгүүд үн цэнтэй болох байсан юм. Арай л харамсалтай тийм. Гэтэ жоохон нэг хон санаа гаргацсан болох байсан. Арай л happy end юм байна тийм. Энэ чинь франчайзын дундуурх кино шүү дээ. Тийм. Bad endingтэй байж болно шүү дээ. Дараагийнхаа юмас засаа явууч болно шүү дээ. Infinity War ямар bad endingтэй вэ? 7 ч юм уу 8 ангитай юм бол болох байсан. Ингэж төгсөх нь зүгээр байсан. 5 ангитай. Одоо 2 анги дээр хамгийн маа гаргаад Grindelwald-ыг ялаад дуусгах нь боломжтой шүү дээ. Угаасаа тэрийг гомор нэг хаанчлал өгмөр байгаа байхгүй Grindelwald нэг тийм захирсан тийм. Яг үнэхээр аюултай. Одоо ингэ дэлхийд даяар Grindelwald-ыг нэг тийм гоо юм хэлчихэж бодчихлоо шүү дээ. Тэгээд их хүн байхгүй. Тэгээд өөрийнх нь төлөө чагсах хүн байгаа л хэлтэй тэгээд байгаа л тохтой. Говьдыг тэгжл өгсөх хэрэгтэйсэн. Тийм ялтч би ч гэсэн яг за ингээл Grindelwald-ийн гарт хамаг юм ороод манайхан хэцүү байдалд ороод дуусантэй гэж бодчихсон чинь яг тэр үед нь нэг тийм Dumbledore тэсэхгүй тулцдаг ч биш. Элдөө яг тултаал хүч тэнцүү болоод ийснэ мэдэнгүүтээ Grindelwald ганцаар хуцаа явдаг ч юм уу. Тэгээд арай нэг Grindelwald-ийн талд төгсөх хэрэгтэй байсан юм аа. Тэгэхгүй арай л happy ending өгөх гээд яарсан л гэж бододод байна надад ч гэсэн. Тэгээд Harry Potter-ын төр бол зүрхний гүнд байдаг шүү дээ. Нэг угаасаа бүр амар masterpiece-ууд бол биш. Гэтэ яг fine гой кинонуудтай шүү дээ. Тэгтэл ингээд өмнөх сториг нь харуулж байгаа Fantastic Beasts бол нэг гоё явж чадахгүй л байна харамсалтай. Harry Potter-ийн 4-р ангиас чинь нэлийн хүнд төгсдөө шүү дээ. Нөгөө Pattinson дүүсэн лээ. Тийм шүү дээ. Нөгөө яг тулаагаар авчихсан. Явтаж тэг үгсээ 5 дээр serious play хөгждөг. Тэгэл үсээд нэлээд 6-аас бүр амар хүн болчихсон шүү дээ. 6 дээр Dumbledore хөгждөг шүү дээ. Тийм. Бас суул байна даа. Тэгэл 7-8 дээр ямар Harry Potter-ыг эргээд харахад хамаагүй ингэ жинтэй ямар хэцүү нөхцөл байдал байсан нь бас тодорхой хэмжээнд мэдэрч байгаа хгүй. Ялч хүүхдүүдэд зориулж хийсэн үнэн л дээ. Гэтэл тэр нь мэдэрч байгаа хгүй. Тэгээ жин даацтай байгаа. Тэгээд Fantastic Beasts гэдэг нэр нь чамд ямар санагдав? Нэр нь бол гоё шүү. Гоё. Тийм, дээрс нэг амттай ч гэсэн кинонд айгуу тийм зөөлхөн аваад яваад байгаа. Харин наач холбогдолтой байсан. Надад бол ингэ санагдаад байгаа хгүй. Harry Potter гэдэг угаасаа Harry Potter-ын тухай бол угаасаа байгаа тийм. Harry Potter гол дүрмэл бол байж чадчих. Харин Fantastic Beasts-ийн кинонууд дээр болохоор ингээ Dumbledore, Grindelwald-ийн хоорондох ингээ дайн илүү гол дүрм юм шиг. Тэгээд Fantastic Beasts нь ингээл зүгээр дундуур нь орж иж байгаа ингээ чимиг юмнууд юм шиг санагдаад байгаа хгүй. Тийм үйл явдал нь нөлөөлөд яваад байна. Тэжээлэн бол үйл явдал нь амар нөлөөлсөн. Тийм л дээ. Яг гол үйл явдал нь биш юм шиг санагдаад. Тэнгүүтээ Fantastic Beasts гэсэн нэр зөв байв уу, буруу байв уу гэдэг дээр би бас жоохон эргэлзээд байгаа байхгүй. Үзэмж таллаа. Харин сонсоолаа. Надад л нэр нь их тийм зүгээр санагдсан. Яг би бүр амар муухай гэж хэлэв л дээ зүгээр яг зөв буруу юу гэж бодоод. Киноны CGI танд ямар санагдсан? CGI яг нь тэгвэл нэг тийм cringe-мээр муухай юм бол байхгүй шүү дээ. CGI-д нэлийн сайн болоод. Юунд ямар амар байлаа. Юунд ямар гоё байлаа. Тэгээд Godzilla vs Kong бүр талцсан байсан шүү дээ. Batman ч гэсэн бас төсөв багтаа ихэд аюул айжгүй байсан. Энд дээр ч гэсэн CGI ер нь сайн байна. Тэгэхэд Disney за гоёлдоод яваад байгаа. Disney харин жоохон гурилдаад энэний араас яг Moon Knight-ийн хагас эпизод бас бичигдэн. Тэгээд тэрэн дээр бас CGI нэлээд ярина. Тэгээд ч яг цуврал гоё. Тэгээ бааж цайтай шүү дээ бас. Тэгээ Black Panther хаасан саяхны л кино шүү дээ дөрөв хэмжлэн өмнө. Endgame-ийн зам CGI амар муус. Яалчгүй тийм том кино болохоор CGI ихтэй болохоор гэсэн.
Одоо тэгээд Супербаатартай тэг фэнтези ертөнцийн ялангуяа CGI ч хамгийн минь харж явж байгаа шүү дээ. Угаасаа нэг тийм production design бүр амар босгоод үглээ тэрийг гаргаж чадахгүй шүү дээ. Тэгэхээр CGI бүр маш сайн хийдэл байх хэрэгтэй л дээ. Warner Bros тэр тал дээр яг уу зохиол мохиол тэг киноны чанар дээр жоохон тэмхүү байгаа л мэдчихэв. Тийм. Гэтэ CGI дээр бол гоё штэ. Тийм. Нөгөө нэг хууль эдтэй Германд шийдсний яамны. Тэгэхээр нөгөө шоомоо голоод нэг тийм дааны хоц. Тэрс бүр амар гоё исэн тэгээ. Ингээд гоё. Слоу моушн авч ивэл тэгжээс нэг гинт хурцаал ахаад л удаашгаал. Тийм. Тэгээ нөгөө дээр хөөч мүүгээл те. Анти тэг хууцнууд амар гоё харагдчихсан. Би л тэрийг ихтүүдээ тэрсээр гарчих юм байл. Хийх үзэх. Сүүлд миний санахаарчсны яг уу Lion King бол угаасаа шал өөр юм байсан те. Тэр бол сайн байсан л та. CGI. Тэгээд юун дээр Шанчи дээр CGI айгаа гоё байсан. Тэр нь бас дэжгүй. Тэгээд тэрнээс хойш бас хэцүү. Spider-Man юунд дэвшсэн штэ. Spider-Man муу байсан. Тэр дэвшгэргүй байсан. Тэрний орн баг Eternals энэ байсан. Хамаагүй дээр байсан. Тэрний орн баг Godzilla Kong бол хамаагүй worthy байсан яг үндэ. Би Spider-Man амар фэн л дээ. Би бүр fucking love it. Тэгтэл яг үнэлэгдэх тал дээр бол бас шал өөр штэ энэ чинь өөр асуудал واخхой. Тэр нөгөө Andrew Garfield-ийн хүн аалт энийг аав MJ-г буудсан штэ. Тэгэхэд газар яг бууцаа хичих хортон бассан. Тэр үзээ. Тэр зэрэг ингээ харах болгоно амар тэрний санагдсан юм. Ингээ бууцаа бүр хичих хортон их зих зогсчихдээ. Яг тэр нөгөө амар emotional scene байсан болохоор би нөгөө угаасаа тасмын нэг хоёрт бас амар дуртай. Тэр emotional scene бүр надад амар гоё туссан болохоор тэр мөрийг анзаарч зөхөөгөө үзчихжээ. Тэр нөгөө Batman-ийн нөгөө сонготой хэсгийг харсан. Би олоогүй ш тэрийг. Ногоон байсан. За яг бойлоо дараа нэрэдөө тэ угаасаа фэнтези биш яриг. Одоо за ер нь үлдэг үү? Бишээ. Яриад үлдээсэн юмнууд. Яриаггүй үлдээсэн юмнууд байна. За уучлаарай сонсч байгаа хүмүүсээс уучлах юм. За хөгжим ямар болсон? Надаа нэг тийм Benjamin Wall биш юм. Хөгжимтэй нэлийн төсөө сонссон. Би л хөгжим бүтээн сонссон. За ихэд бол нэг тийм аваад үлдсмийн хөгжим байгаагүй. Гэхдээ тэр нөгөө нэг киноны бүгд төгсгөлнө гэсэн хэвэн гэдэг дуу гоё дуусан. Дуу юм уу те бүр? Тийм. Яг нэг тийм critic Jacob-ийн тийм шүү дээ. Jacob-ийн кафед нэг цагаан газарт нэг тийм дуу гарч штэ нэг тийм background юм байна те. Тийм. Тэр нь бүр нэг тийм киноны бүгд төгсгөлт нь юм уусдаг. Киноны нэг хэсгийн юм уусдаг хэсэг гэдэг штэ. Яг тэгт нь гарсан. Nice. Чи тгийг сонсоод зэ айгуу гоё дуу байсан. За тэгээ. Миний хувьд ч Score-ийн хувьд бол айгуу санал юм байна. Нэг тийм ангаарын сонсохор ч юм уу те. Синдээ бүр айгуу гоё таарсан гэмээр юмуд бол ховрхон байсан. Бараг байгаагүй ч гэж хэлж болтон. Тэгээд анзаа ихт гайгүй. Гэхдээ бас нэг тийм хөгжмийн нэг тоохгүй хувцад бол болох. Тийм ээ нэг тийм синий алдсан юм бол ерөөсөй байгаагүй те. Тэгээд нөгөө Hogwarts гарах болгонд нөгөө Sim нь яваад идэх те. Тэр нь гэхдээ жоохон too much санагдсан надаа. Гарах болгонд л тэр нь яваад. Гэхдээ гоё юмсэн шүү дээ. Амар гоё л доо. Гэхдээ нөгөө айгуу дуртай л байгаа юм л та те. Тэр бол яалтч iconic бүр зүрхэнд байгаа байхгүй. Гэхдээ нөгөө гарах болгондоо л яваад тэр нь бүр амар epic юм шиг харагдуулах гэсэн жоохон тийм санагдсан. Гэхдээ Hogwarts надад Harry Potter-д бол хиймэл санагдаад. Яг тийм жижиг хэрцэн юм шиг. Яалтч тийг санагдтал байх л та. Дотор нь үйл явдал өрнөдөг байсан шүү дээ бид нэрээ үздэг байхаа үед. Одоо тэгс чинь шал өөр Дэвид Яйтс чинь өөр Harry Potter-ыг найруулсан шүү дээ. Hogwarts ямар байгааг мэдчихлээ гал хөт. Тэгэхээр тийм жижигхэн санагдаад наа Hogwarts. Тийм. Harry Potter үзэхэд Hogwarts нэг тийм айгуу тийм том нүсгэн автан шиг байсан шүү дээ. Энэ ч болохоо нэг тийм офисын жижиг гөөс. Ялангуяа тийм нэг хоолны танхим. Би сайн нэр юу үзнэ гэж бодчихсон. Quidditch. Трейлер дээрээс нь хараад тэгээд кино минь өндөр нөө хальт явж идэв штэ шүүр унаад чидэв штэ тий. Тэрэн дээр трейлер дээр гарсан юм уу? Трейлер дээр яг шүүр унаад нөгөө Snitch хөөжгөөр гарсан байхгүй. Тэгээд би Quidditch үзэх юм байна гэж бодчихсон чинь байгаагүй л дээ. Трейлер анзаараагүй юм. Оолно гарсан болгоо хийж тий. Тэгээ нэг хальт гараад өнгөрөхөд болно штэ тий. Яаж Dumbledore нэг Quidditch-ийн тэмцээн үзэж идэх юм бол энэ нөгөө хэд нэгдэх ч юм уу тий. Тий. Тэгсэн бол бас гоё ностальжик өстэй. За. Утсан дээр. Хөөд хэсгэл нөгөө бутантай хэсэг дээр бас дээл байсан шин. Бутантай хэсгийг нэр ярих хэрэгтэй юм ба тий.
Ер нь нэг тийм Холливуудын томоохон кинонууд дээр нэг яг гараад байдгүй локейшнууд энийг штэ. Тэгээд тэрийг харахгүй байсан. Тэгээд шидтний ертөнцид гээд шашны юм шиг хувцастай хүмүүс явж байгааг харахгүй санагдас. Тэрний ямар Тэрс наац. Тийм. Удаа гоёсэн. Аха. Дээл харахгүйсэн. Би уулын тэрийг бутан тэгэлээтэй нэг тийм төвт мөвцөг байгаадсэн шүү дээ. Тэгээд би тэрийг үзчих за энэ баг хятадд гарахгүй нэ гэж бодож ирсэн юм. Яг гарчдаг байсан. Тэгэхээр баахан хасаж оруулсан тий. Хятадыг ярихгүй одоо. Стрессж шүү. Уулын хятадын тийм төвт мөвтгийг холбоотой амар байгаа гэдэг үстэй. Богцч тийм ч баг гарахгүй гэсэн шүү. Тэгээд нөгөө Далай ламтай холбогдсон хүн болгоныг улс руу орохыг хоригдсон шүү дээ. Тийм. Ингээд чи нэг зохиол уншижсэн бод бацдаг. Финфикс. Гринлвалд Дамблдор аягийн залуумстай тухай. Монгол лээ. Сонирхолтой тий. Хин бичлээ нэг тийм Ревенклавын нэг банд бичсэн юм уу? Чи төлөв ачиж над руу линк нь олчих. Хоёлаа description дээр нэвлэеч тий. Бас сонсож байгаа хүмүүсээс орж уншвал би тэрийг уншсан. Аха. Тэнд аягүй дуртай байсан юм. За. Тэгээд энийг үзсэн чинь шал өөрлөсөн юм лээ фильм гэсэн. Энэ фиксний Гринлвалд Дамблдор хоёрны 16 талаатыг сортын. Aberforth шүү дээ. Тэр чинь яг 12 мөрчтэй сорт байхгүй. Тэгэл Ariana штэ. Тэгээд яг тэр үед нь өгчдөг байхгүй юу? Тэгэл яг тэр уншаа тэргээс зүсгэлэн тэгэл нэг хүүхд мөхцтэй уусаа фэнфик ч шал өөр шүү дээ тий. Би босаал эвдэж өгсөн. Чи яагаад тэрүүгээр нь бодсон юм бэ? Гэтэ тэрийг уншаал айгаа хөөрхөн. Дүүд нэг чеклээд үзье тий. Сонирхолтой юм шиг. Гэнт бол ингээд хоог үсэг төгссөн. Тийм. Хоог үсэг цуг сурж исэн биз дээ тий. Тийм ч төгссөн. Яа ингээд найзтайгаа аим магалцсан шүү дээ. Үзчихээ. Дамблдор Гринлвалд хоёрын хин яа юмшдаг. Үгээс энэ үеч мэдгүй. Хин нүгэл хин сэмэл гэдэг аим. Нөгөө топ бором юм уу тий? Тийм. Чи аль нь гэж бодож байна? Мэдхгүй тэр ерөөсө бодохгүй юм. Би Дамблдорыг ботом Гринлвалдыг топ гэж бодоод ирсэн. Тэгсэн чинь манай найзлаа Гринлвалдыг ботом Дамблдорыг топ гэдэг. Яагаад гэсэн чинь бот модл ингээд энийг хаяад явт. Хаа санаагаа явт юм. Апгад чинь хөө хүний цаан чанар ямар ч хамаагүй шүү дээ. Тийм нэг юм хэрэг болсон. Бас жоохон сонирхолтой. Яг жоохон гажиж гисэн сонирхолтой. Бас хүмүүс ч гэсэн те Гринлвалд бором топ те Дамблдор бором топ ялна гэж бодож байгаа бас. Хичээрээ. Хоёлаа үерсэж болох надад тийч байгаа. Ингээд шийдтэй амттай. За тэгээ шийдтэй. Уусаа ниплэр хөөхөн. Ниплэр хамгийн хөөхөн. Уусаа гарч байгаа. Хүүхдүүд нь том болсон гэсэн. Тийм, ниплэр хөөхтэй. Хоёрдугаар хүүхд нь аим хөөхөн жижиг гэнэ. Бөмбөлөгсөг. Ниплэр бүр арай л хөөхөн. Тэ арай л хөөхөн. Би чийлэн байгаа. Чийлэн надаа нэг тийм амин биш юм санагдсан. Тийм. Ажтаас нь чулсан. Магадгүй те нэг төмөрч юм шиг юу гэсэн чинь чулуун болооч гэж. Тэгээд нөгөө чилнийг ньюттэй цуг ингээд ороогоод аваа явчихдаг бүр том болчдөг. Дуу болоод амин хөөх сэтгэлтэй амт юм байсан. Тийм эзнийгээ тийм аагалаа үгээ аваад. Бас амар чадвартай байгаа шүү дээ тий. Бүр хичгээ томоо нэг их болчиход хахарчих гээд байгаа шаар шиг тий. Ихтэй амин хөөх амт юм байсан. Ялч гоё байсан. Ер нь өө нэг хавчтай хэсэг байсан шүү дээ. Fantasy Beast-ийн шидтэй хүмүүс ер нь гоё шүү дээ тий. Нөгөө хавцтай хэсэгтэй нэг TCS-ийг хоцаа гэдсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр манай найз нэг юм болсон байхгүй. Найз нэг бөөндөө билетсэн. Ингээд манай нэг найз юугаас хоцаахгүйсэн байхгүй юу. Бусдад нь хоцаа болчих зохиж чаднаа. Над чайг он чадна гэд хоцаахгүй байгаа чи юусоо. Тэрнээс болоод тийм оцох гэдэг нэг тийм хоцоо авсан. Яа тэгээд кинонд нэг тийм оцаагаач гэдэг энэс ясаа найзтай гэж үзчихсэн их бөөнтэй татчих чандлаа энийг. Тэрхт айгүй хөөрхөн юм байсан. Гэтэ амар аюултай газар мөртлөө амар хөөрхөн юм өстэй. Гэтэ тэр чинь нэг аим шиг киноны элемент ороод ирж байгаа юм шиг
Хүүцэн нэг тийм аим шиг аюултай мэдрэмж айгу төрүүлж ирсэн те. Яг тэр юутай амар том сүүл гарч ирээл хатаж алж малгаал. Тэр фэнтези ертөнц шүү дээ те. Нэг аим шиг юм бол оруулж ирдэг. Тэр хэсэг бол дангаараа жоох аим шиг байсан. Тэр тал дээр өгч бодож байна. Одоо ингэ шинэ элементүүд орж үзэж штэ те бас. Юу Монголын ганцаа явж байхад нэг хоёр хавц нэг хоёрлон гасаад үзтээ. Би тэгтний нэг эйлэн мэт яг тэр хэсэг нөөцгүй аим айдсан. Тэгэхэд аваад ажгүй явцсан. Дээрээс нь тэр нэг гэвлэн онцоход ингээд халаадсан шүү дээ. Тэрэндээ яг яагаад гэдсэн юм. Тэр бол нэг тийм хоёрт хугацаанд доосон гэвлэн онцох бодоод ирсэн чинь. Сууд зүгээр тийм гэвлэн хугацаатай. Тэр хугацааны хэдэн цаг л юм шиг байгаа. Тэгээ сууд халаад идэв юм байна. Тэр юу л юм шүү. Зүгээр саунд арил юм шүү. Яг чимээ гарангууд л очиод идэв юм шүү. Би тэгж ойлгосон. Үгүй шүү дээ. Тэгээ TCS-тэй нүүд хоёр чи авилдаж мэйлээ боо юм юм. Тийм болоо. Тэгэхээр тэг зүгээр нэг тийм цаазын ял авсан хүмүүсийг хийдэг үү. Тийм хугацаагүй тийм гэрлэн доосон болчихдог. Бас магадгүй те. Тэр чоронгийн ингээд зохион байгуулалт ингээд юм уу бүр шийдтэй юу ч болоод байгаа. Тэнгүүтээ TCS очсон байгаа байхгүй те. Тэгэхээр TCS-тэй адилхан ингээд гимгүү мөчлөө тэнд байгаа хичнээн олон хүмүүс байгаа юм билээ те. Тэр бол жоохон систем амар алдаатай байгаа байхгүй. Логик өвччихсэн. Дээрээс нь тэгээ аяснуудыг шууд харна. DJ 13 гэнэ гэж бодсон шүү дээ. Тийм байсан нэг тийм цус гайг болохоо зүгээр л хат. Бас магадгүй. Гэтэл тийм аяс хань бодож цус гараад ирэхлээр л те цус тэгэл нүцгэн гараад ирэхлээр л насны ангиллал бүр амар дэше явчихсан шүү дээ. Тэгэхгүй ингээ арга ясмаас харуулах те мүжил харуулах бол харцангуй гайгүй байдаг юм байлгүй бодлоо. Тэр нөгөө нэг амтны цусыг чийлний хамгийн ихний өгсөн чийлэндээ цус нь гараад ирсэн. Тэр цамц мацсан. Азар нэг тийм цус ихтэй юм шиг биш нөгөө дүрсэл мөрсөл болоод харагдуулсан болохоор тэр нь бас арай гайгүй байсан болов. Цусны илүү бага өнгөтэйсэн. Тий. За өөр дутуу үлдээсэн юмнууд байна. Хоёул ер нь хэсгээд өндөрлөх үү? Тэгээд төгсгөлийн тэр нөгөө хувьтай хэсэг. Айгу хөрх юм байсан. Тийм жоохон гоё хэлсэн юм санагдсан. За, хоймаа яагаад тийм жижигхэн газар хийсэн? Яг хөө зүгээр ингээл заавал нэг тийм амар том байх албагүй шүү дээ. Тэр хоёрын хооронд л айгу ингээд үнцэнтэй. Тэгэл үнцэнтэй хүмүүс нь цуглаал хийж явах гоё гэдэг. Тиймэрхүү л утга болгохтой байсан баг та. Тэр надад нэг тийм би ихтэй хоймаалаа тийм жижигхэн газар хийхгүй. Яг хөө чиний хөрөм өөр шүү дээ. Джекоб хэм хоёроос өөр шүү дээ. Айл гомдмоо хөрөм байсан. Тэр нь даамбалтай амар тийм соёлгүй бүдүүлэг байхгүй. Өмдөө нэг ихчээ дотгож байгаа байхгүй. Гатаан тийм нэгтэй ганцаа зогсоод идэж итгэх удаан. Тэр нь айгуу тийм удаан гарсан юм санагдсан. Тийм. Гэтэ яг хөө нэг бас ороод гарсан бол бас нэг шал өөр хэрэгтэй. Яг хөө нэвчтэй үсэлэхгүй л байсан. Амиас нь гарч яваад нэг тийм үүдэнд юм яаж байгаа цаашаа ганцаа яваад гэсэн. Гэхдээ нэг тийм ганцаа амар удаан зогсож байгаа л явцсан шүү дээ. Тэр нэг тийм хасчихад болох байсан. Бас тийж ажиллах. Тэрэн дээр бас нэг тийм гоё кофт байсан. Яг нэг гоё биш л дээ. Зүгээр нөө түүхэн цаг үед тухайн цаг үед яг ингээл мэдрэгддэг юм байна гэдэг кофт байсан байхгүй. Тэр бас айгуу дажгүй юм шиг санагдсан надад. Тийш. Аюу. Тэр даамалтаа гэдэг тэгээс ганцаа юм санаж байгаа. Өвдөн өвсөн. Хийг ингээл яг гэнэ л бол тэгээд муу юм хийгээгүй нэг тийм тэр хоёлаа байсан бол тэгэл хоймоо хийх гэж байсан юм гэх тийм. Тэгээд Тина өвчсөн. Тэгээд Тина бол уснах гараагүй тэгээд сүүлд нэгддэж нэг тийм амар гоё хөөрхөн байж чадаагүй юм шиг санагдсан надад. Хоёр дээр нэг шүлэг мүлэг явал нэг гайг болсон. Тэгээд хууч амьдтайс нэг жаа. Тэгвэл итгэхээ олон амьтан олон төрлийн. Яг хоо бас шинэ гоё юмнууд харуулж байгаа ш. Заавал бүгдийг тайлбарлах албагүй юм ч юм бас. Эдгээр ангид ингээд цүнхнээс нь 7 амьтан алга болтой биднээс бодлох тийм. Эдгээр ангид аягүй хөөх юм байсан байна. Тийм нэг хамгийн гоё юм байсан. Аягүй энгийн. Окамиг ихний харж байна. Болон тэр нөгөө энэ найруулагч байгаа нэрмээ гардаг хэсэг үүд штэ. Тэгэхэд Окамигийн дүрс цаана байсан. Тэр хэсэг ч юм санагдсан. Кредит үү? Би кредитийг яг тухтай нэг тийм амар шимтэж үзээгүй харамслаа. Тэгээ би ямар хүмүүс гарахыг хүлээнг ингээ хаан суугаад нэг тийм сэтгэл гайхав. Амар тийм холихны. Би одоо ингээд санийхэр санахгүй байхгүй. Би кредит нөө хар зураас биш аа нөө хар дээр цагаан бичиг гартал нь хүлээсэн угаасаа үздэг. Тэгээд би яг одоо санахгүй нэг юм дээ. Чи тэгвэл нэг тийм даа студийн орохоо нэг үзэхгүй тийм сэтгэл гайхав санагдсан.
Уусаар миний санахгүй байна гэдгээс угаасаа дүгнэлт те. Бас тийм хоёрдугаар ангидэр чинь хар цагаанаар дүүл. Бас мартчихжээ. Harry Potter болох гоё штий. Дүүрх таа. Дүүрх гол дээр чинь нөгөө нэг ганцхан зоог өгдөө штэ. Хөлмөлтэй. Ахаа. Тийм. Тэр гайдаг дүүрх чинь санах банд хав дээр чинь болгоо нэг тийм цагаан юм дээр улаан бичгтэй гайцтай амар том. Breaking Down гэсэн. Тийм болох айгу гоё юм. Эндээ жоохон амар тийм холигдчихлаа. Манай бүс чинь бол нэг кредиттэй айгу гоё штэ юм юм байна. Аквамен. Юун бас гоё штэ. Болдог шүү. Энэ кредит бас айгу чухал те. Сая Morbius дээр кредит бол үнэхээр хэцүү байсан. Амар мяасан. Зүгээр компьютер нэг 10 жилийн хүүхдүүд ингээ компьютерээр ингээ PPT бэлддэг шүү дээ. Тэр шигэн шилжилт мэлжилдэг амар тэнэг байсан. Надад бол сая Dumbledore Secrets of Dumbledore-ийг 2000-ад оны нэг тийм кино дэд штэ нэг тийм Spy Kids нэг эднээс кредит байсан. Энэ үзгүй. За нэг давтаад үзчихээ та тий. За тэгээ хоёулаа энэ үрээд өндөрлөө тий. За тэгээд энэ хүртэл сонссон байвал үнэхээр их баярлалаа. Тэгээд кино таалагдсан хэсэг тий. Ямар синүүд ерөөхдөө илүү онцлмоор байв. Эсвэл плот хоол ч юм уу тий ямар нэгэн тийм эсвэл таалагдаагүй юмнууд гарсан бол бас эднийгээ хуваалцаарай гэж хүсмээр байна. Тэгээд энэ хүртэл сонссон бол дахиад баярлалаа. Манай YouTube, Facebook, Castbox боломжтой бүгдэн дээр нь тэгээд дагаарай, биднийг дэмжээрэй. Тэгээд мэдээж таалагдахгүй байгаа тий бидний хийж байгаа юм таалагдахгүй байгаа бол бас дизлайка дараад ч юм уу тий комент бичээд бас тэднийг мэддэгдэрэй гэж хүсмээр байна. Та нарын яг сэтгэл болгон ч айгу үнцэнтэй шүү гэдгийг хэлмээр байна. Тэгээд баярлалаа. Дараагийнхаа бичлэг эпизодууд подкаст ревю дээр уулзцгаая. Баярлалаа. Баяртай. Баяртай.